За сайн байцгаана уу. Доктортой усны менежмент, усан сан, сав, дамжуулах хоолой зэрэг ус хадгалах түгээх системийн ач холбогдлын тухай танилцуулах бэлтгэлээ. Усны нөөцийг найдвартай, үр ашигтай, аюулгүй ашиглахад чиглэсэн менежментийн цогц арга хэмжээ юм. Шаардлага болон нөхцөл дараах хүчин зүйлс усны менежментийг чухалчилж байна. Хүн амын хурдцтай өсөлт, хотжилт, тэлэлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нөлөөлдөг. Тулгуур дэд үтцэн, усан сан, хадгалах сав, дамжуулах хоолой, шахуургын станц, хяналтын төхөөрөмжөд тогтдог. Үндсэн хэрэглээ нь ундны усыг бий болгох, усжуулалтыг цэцэрлэгжүүлэлтийн усжуулалт, аж үйлдвэрлэл, эрчим хүч, галын аюулгүй байдал зэрэгт ашиглагддаг. Ус хадгалах системийн ач холбогдол нь хэлбэлцлээс хамгаалах нэгт. Хурд хонцны хэлбэлцэл, ган гачиг, улирлын өөрчлөлтөөс үүдэлтэй усны хонцлыг бууруулж нөөцийг доктортой байлгана. Жишээ нь Калифорнид 2012 оны бангийн үеэр энэ хэлбэлцлийг хамгаалах механизм болж өгч байсан. Хоёрт нь оргил хэрэглээг давах. Зуны халуун өдрүүд болон үйлдвэрлэлийн өндөр ачаалттай үед усны хэмжээнд тасалдалгүй доктортой байлгах үүрэгтэй байдаг. Энүүнийг Нью-Йоркотын савууд нь бүрэн хангаж байдаг. Усны чанарыг сайжруулах, усан санг тунсжуулах, урдчлан цэвэршүүлэх, зориулалтаар ашиглаж түгээхээс өмнө усны чанарыг байгалийн аргаар сайжруулна. Энэ аргыг бол Сингапур улсын систем маш сайн хөгжүүлж байна. Үерийн эрсдлийг бууруулах үйл илүүдэл усыг түр хугацаанд хуримтлуулах замаар доод урсгалын бүсэд үерийн аюулыг эрс бууруулж аюулгүй байдлыг хангадаг. Богино найрамдах хятадаар дулсан юу манай урд төршийн 3 хавцлын далан гэж том далан бий болгосон байдаг. Энэ бол тодорхой жишээ юм аа. Ус түгээлтийн системийн ач холбогдол нэгт нь найдвартай хангамж, дамжуулах хоолой, түгээлтийн сүлжээ, айл өрх, байгууллага, үйлдвэрүүдийг тасралтгүй, шаардлагатай, даралттай усаар хангана. Токио хотын дэвшилтэт систем бол хэрэгжиж байдаг. Алдагдлыг бууруулах. Сайн төлөвлөсөн тогтмол хяналттай систем нь гойжилт, даралтын алдагдлыг багасгаж, үнэтэй усны нөөцийг хамгаална. Сэднийн алдагдал илрүүлэх систем бол маш сайн гэж үнэлэгдэж байгаа. Эдийн засгийн хөгжлийг дэмжих, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрчим хүч, үйлчилгээ зэрэг эдийн засгийн суурь салбаруудын доктортой үйл ажиллагааг хангадаг. Австрали улсад бол хөдөө аж ахуйн чиглэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаан дээр маш дөрвтэй үйл ажиллагаа хийж оролцдог гэж үнэлсэн байдаг. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй бохирдлоос хамгаалагдсан түгээлтийн систем нь усаар дамжих, өчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй байдаг. Бүрэлдэхүүн эсгүүд ба бэрхшээл системийн бүрэлдэхүүн усан сан усан сан том хэмжээний ус хоримтлуулах байгууламжийг хэлж байгаа. Хадгалах сав, газрын болон өндөрлөг сав, оргил хэрэглээ, гал унтраах зэрэгт ашигладаг. Хоримтлуулах сав гэсэн үг тийм. Дамжуулах хоолой, гам, бетон, PVC материалаар хийсэн ус дамжуулах сүлжээ, шахуургын станц, даралт үүсгэж дамжуулах эрчим хүчний хяналтын технологи, хавхлага ба хяналт, урсгал зохицуулах, алдагдлаас сэргийлэх ухаалаг төхөөрөмжүүдийг ашиглагдаж байна. Бэрхшээл ба шийдэл, хөгшөрч буй дэд үтц олон улсад усны дэд үтц хуучирч шинжилгээ шаардагдаж байна. Хөрөнгө оруулалт, сэргээн засварлалт шаардлагатай байдаг. Уур амьсгалын өөрчлөлт, ган үерийн давтамж нэмэгдэж, системд дарамт учруулж байна. Нэгэсэндээ усны доктортой менежментийн асуудлыг хөндөгдөж байгаа. Уян хатан, дасан зохицох, загварыг бий болгох дээр усны салбарынхан маань ажиллаж байна. Усны хомсдол ба эрэлт, хүн амын өсөлтөөс шалтгаалan усны хэрэгцээ эрс нэмэгдэж байна. Ухаалаг хяналт, IoT,
AI гэх мэтчлэн хэмнэлттэй горимнуудыг ашиглахыг зөвлөдөг байна. За тогтвортой усны менежмент нь системийн ач холбогдол, хангамжийн тогтвортой байдлыг бий болгоно, усны чанарыг хамгаална, үер гангийн эрсдлийг бууруулна, эдийн засгийн өсөлтийг дэмждэг, нийгмийн эрүүл мэндийг хамгаалдаг. Дэд үтцийн шинэчлэл. Дараа нь хуучирсан шугам сүлжийг сэргээн засварлаж алдагдлыг бууруулах. Ухаалаг систем нэвтрүүлэх, IoT, мэтрэгч, хяналтын систем ашиглан үр ашгийг нэмэгдүүлэх, уян хатан байдлыг бас сайжруулах чиглэлүүдэд анхааран ажилладаг байна. За энэхүү материалыг танилцуулгыг бэлтгэхэд дараах материалыг ашигласан болно. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Бидний видео танилцуулга хичээлийг сонирхон үзэж илүү олон хичээл үзэхийг хүсвэл